Зя. За өнөөдөр хэдүүлээ бас нэгэн сэдвийн талаар ярилцсан. Тэгээд өнөөдөр маань бидний онцлох гэж байгаа кино болвоос Казахстаны Пацаны гэдэг кино байгаа. Ер нь бол энэ дээр гудамны гэхээсээ илүү ер нь тийм микрорайоны амьдрал ер нь ямар хөө байсан. Тэгээд залуучууд хэрхэн буруу зүйл хийснээсээ болоод ухаарч байгаа те. Тэгээд ер нь тэгэл карма гэдэг зүйлийг ямар хөө байх вэ гэдэг талаар ер нь харуулах байх гэж найдаж байна. За тэгээд олон л ярихгүй шууд кино руу оръё. За тэгэхээр энэ бол манай киноны гол дүр болох Адил. Харин энэ бол түүний ах болох Муха. Ер нь бол энэ микрорайоныхаа атман. Гэхдээ болохгүй юм хийгээсээ илүү муу гаруудыг намдаг Робин Худ талтай юм да. Нэг өдөр нэг баачк хар тамхи намаалцаад байгаа сургаараа очиод бүр нэг нүдийг нь бүр сохч чадлан зодоод хачиж байгаа юм л та. Манай хоёр маань ээжтэйгээ жижигхэн байшинд гуруулаад аруухан амьдардаг. За энэ бол ахын сайн найзуудынх нь нэг Бека. Харин энэ охин бол Амина манай Адилийн ганц унаж тусаж байгаа охин нь. Гэхдээ хичээл эдэр гэхээсээ илүү амьдрал хэтэрхий богинохон учраас амьдралыг илүү өөр өнцгөөс харж хөгжилтэй байхыг хүсдэг нэгэн. Адилийн барьсан байгаа энэ камер наавынх нь ганц хайртай эдэн байсан ба ер нь бол аавнаас орцсон юм байна лээ. Харин түүний ах болох Муха бол төрсөн ах нь биш. Гэхдээ Адилийг бол төрсөн дүүгээс өөрчгүйгээр л хайрлаж хамгаалдаг нэгэн. Нэг өрөө ээж нь Адилийг талханд гаргахад нь манай тамхи татдаггүй залуу маань нэг үдсэн чинь ханиалахад нэг таалагдахгүй хайчилгүй яах вэ? Ядаж яхтан гэртээ орж ирэхэд ах нь нэг юм олоод мэдсэн. Уурлаад чи юу хийснэ мэдэж гинөө өдргээл асуусан. Барих хүн дахиж тамхи татахгүй зүгээр орлож үдсэн гэсэн чинь яг үнэндээ компьютер дээрээс нь хүүхдийн дээд олцсон байж байгаа байхгүй юу? Яг манай Адил маань компьютер дуудлахаар засдаг ажил хальт хийдэг байж л тээ. Тэгс нэг өдөр гаж донтоо нөхөр дуудлахаар засуулчаад нэг юм юмтай диск өгсөн байж таарад тэрийг нь муухай олоод үзсэн байж таарсан л юм байна л да. Тэгээд бүр маргааш нь тэр диск авчиж өгөх үеэр нэ цугтаа очноо л гэдэг. Одоо мэдээж яах гэж байгаа нь л ойлгомжтой шүү дээ. Маргааш нь Муха боксынхаа бэлтгэл дээрээ байж хахад нь тренер нь дуудаад яагаад хүний нүд сохолсон талаар нь асуухад нь зүгээр тэгээ таарсан юм аа гэтэр гэлээ. Тэгэл баахан уурлаад ирүүн шүл ууж аваад дахиж юм зүйл тохиолдох юм бол юу болох талаар мэдж байгаа шүү дээ. Тийм ээ гэтэргээл нэлээд загнуулж байгаа юм л та. Харин энэ бол манай Мухагийн найз охин болох Кама буюу Камила. Өөрөө манайхад өнөөхөө педофил руу очиж 16 настай Адилыг орлох гэж байсанд нь өшөө авах гээд зөрөө чангалах гээд ганц татаад явж байгаа нь энэ. Тэр дунд нь манай Адилч байх ба ер нь дэмий юм биш үү дээ хүүдээ гэтэргээл байдаг. За тэгэл явж очоод Адилаар хонх дааруулж үдэ нэхэд нь нөгөө педофил чинь захиди дараагүй буюу одоо орооч хонгор мэн гэсэн чинь мань Муухай гарч ирээд орой мэд хонгор мэн гэсээр мэдээж хүссэндээ хурч байгаа юм л та. За тэгэл юу гэж бүх юм зөв зүгээр өнгөрхөв. Муухай баргалаа шоронд оронгаа алдаж ээж нь байгаа бүх мөнгөө түүний хэрэгээс холуур байх гэж зарцуулах ба манай хүн нэг жил аримд цэргийн алба хаахаар явахаар болсон байдаг. Нэг жилийн хугацаач өнгөрч Муухай маань зэрэгээс ирэхэд байрных нь нэг ихч өчий чинь амьд байсан юм уу? Би чамайг алхийтын алаад тавьсан гэж бодож ирсэн шүү дээ гэтэргэлээдийн. Тэгэд гисэн яасан гэсэн чинь хэд хоногийн өмнө тэдний байранд хідэн хүүхдүүдэд зодтолдож байгаад нэг амьд хүрчиж л дээ. Гэртээ ороход нь ээж нь бөөн баяр өгтөж аваад хоолоо идэх зураа. Одоо ер нь цаашдаа юу хийх талаар нь асуухад нь манай хүн ер нь бол буцаад бэлтгэлдээ орч тамирчныхаа зандлыг хөөж Америк руу очиж үзэлцэнэ гэхлээрээ ярьж байгаа. Харин манай Адил ахынхаа хоёр найзтай ахыгаа зүгүүд нь нийлж дөрвсөн байх ба өнөөх үзэхгүй байсан арх тамхиг ёстоныг усруулдаг болсон байх нь тэрэ. Муухай хараад бөөн баяр болцохоно хуучин цагаад урсаад гарч уугаад баар орж охин эргүүлээд сайхан зодон хийлдэн эдэр гэхээр манай Муухай өглөө бэлтгэлтэй тэгээд ажил олж хийх ёстой байгаа эдэргээл халгаадаггүй. Ер нь бол шоу зингэнэ ер нь ингээд болидоо гэсэн санаагаар хэлчихэж байгаа юм л да. Мухач дүүгээс хүүхдүүд яагаад өгсөн талаар асуусан чинь өвс орсон мансуурцсан явж байхдаа нэгнийхээ түлхээд алдсан болж таарч байгаа юм л да. Мэдээж энэ хороолол тамхи зардаг ганцхан хүн байсан нь өнөөх Мухагийн ачаар сохордог залуу шүү дээ. Адил ч өөрөөсөө явж очиод бужигнуулж хуу. Тэр гихэд нь ах нь нэлээн ухаарсан хүн чинь тэгдэггүй ахын дөө тэр гэстэй. Тэр хоёрын яриаг нь найз нь таслаад нэг ажил байна гэж дуудаад ер нь бол хоёр танихгүй гадаад нөхдүүд манай Бекад мөнгөний ажил санал болгосон юм байна л да. Тэрнийхээ оруулж ирж байгаа бараа аваад цааш нь борлуулах санаал юм шиг байгаа. Тэгснээл явж очиод их гэрлийг нь цумаашаад мөнгийг нь аваад зүхтаач л та илэргээд байгаа байхгүй юу? Манай Бекагийн санаа нь бол. Гэтэ Муухай болоо чи өөрчлөгдөхгүй юм байна да Бека гэдэг. Жохон туртаар хийж аваад нэг шилтэй эрхийг нь аваад Камила буюу найз охин руугаа яваад очиж байгаа юм. Тэгсэн чинь өнөөх нь төсөлгүй ажлынхаа газрын захиралтай нь ирэхэд эхэлсэн байж таарад ер нь бол хоёулаа ингээд цаашдаа найз чигээрээ үлдъя гэл айгу боловсноор хилээд өгдөг. Манай ч найзуудаараа Адилийн төрсөн өдрийг нь тэмдэглээд хотоос гарч далайн ирэг дээр зугаатай цагийг өнгөрүүлцгэнэ. Гэхдээ нилээн ууж гарна тэгсэн манай Бека чинь Адил төрсөн өдрийн бэлэгээд одоо нөгөө нэг болохгүй тамхи байгаа шүү дээ.
Тэрийг өнөөдөр чиний өдөр гэхдээ ганц л удаа шүү гэж өгч байгаа юм л та. Нөгөөх нь Жаминатад цуг сорж морол энэ зураг Камила мөхөөр уулзах уу гэж чат бичээл манай хүн одоо хотод байхгүй байгаа. Гэхдээ хот орохоор яваад очиё гэтэр гэлээдэг. Маргааш өглөө нь мөхөө ойрхон яваад эдэж ухам авах санаатай адилаас машиныхаа түлхүүрийг авах гээд яваад очсон. Манай хүн Аминатаа унтж байна. Кармагийн ухаадад түлхүүр авсан чинь цаана нэг цагаан аймаг илганаад байгаа байхгүй юу? Ойлгомжтой нөгөө нэг зүйл нь байгаа шүү дээ. Уурлалаа Бека дээр явж очиод энд яг юу болоод байгаа талаар асуугаад дууралсан чинь өнөөхөн ч Адилад том залуу болцсон. Тэгээд хаана юу хийх, хинтээ байх, хинтээ юу хэрэглэх мэнэ тэр бла бла өөрөө мэдж байгаа штэ эдэргээл үг хаялцаж байхад нь Адил орж ирээд би өөрөө энийг олж авсан юм. Миний хэрэг чамд хамаагүй тэрэгцэн биш. Мань муухай уурлаад дайралгүй яах вэ? Адил ч одоо уурлаад ихүү гомдоод ихүү тэндээс яваад өгч байгаа юм. Гүн чи мэдээж ах нь байна да одоо дүүгээ буруу юмнаас хамгаалах нь бол зүв байлгүй яах вэ? За тэр өдрөөс хойш муухай манж бэлтгэлээ хийсээр байх ба нэг өрөө Каматаа уулзах гээд ирсэн чинь өнөөх нь гарч ирснээр намайг зогсоох гэж оролдоогүй зүгээр орхиод явсны чинь төлөө гээл хит хит алгадаж аваад ер нь бол уучлалт хүсээд буцаад нийлхийг асууж байгаа юм л та. Гэнэт хэлэхгүй алга болцсон болохоор нь уурлаад худлаа хүнтэй суудсан гэж жүдсэн л юм байлээ. За тэгэл гэртээ Каматаа хэвдэж байхад нь ээж нь орж ирээд дүүгээ олсон уу гэд асуугаад байдаг. Манай ашир Адил манай гэртээ ирээгүй нилээ хит хонцсон юм байна лээ. Тэгээд ээж нь санаан зовоод дүүгээ хурдан олох талаар нь шатуулаад байгаа юм л энэ. Мөхөч шууд Дайник гэд нөгөө намхан найз руугаа залгаад Адилыг асуухаар нөгөөх нь цуг байгаа гэд нэг хуучны балгас шиг газар дуудаад байдаг ба манай гурав өнөөх хоёр өнгөт эрсдэнтэй уулзах гээд төлөвлөгөө зохиож байгаа дээр нь мухагийн хүч хэрэг болж магадгүй гэд дуудсан байх нь тэрээ. Ядчихт Камад дахиж буруу зүйлстэй орооцолдохгүй гэд амлцсан байдаг. Гэхдээ найзууд нь асуудалтай байхад зүгээр байж юу чадхавтай тийм ээ. Манай хоёр өнөөх харын нэгийг нь бууцсан тэр газараас цүнхтэй зүйлсийг нь аваад бушуухан зүгтааж байгаа юм л та. Тэгэл яахаа мэдэхгүй амар сандралцгааж байхад нь Дайник Тима гэдэг нэг ахих руу очиод яхаа зөвлөлдөө гэд яваад очивоо. Харин Тима нь манай Аминагийн аав нь байж таарах ба тэднийг авчирсан бүгж гинжнүүд нь бүгдээрээ хулих зүгээр л болцсон төмөр байна гээл тэр эдийг тэнэг малаар нь дуудаал баахан ууралж гарнаа. Тэгэл юутаж гэрлүүгөө явж болохгүй болохоор өнөөдөр манад шөнөх хоног л утас харилцаа холбоо ашиглан гэж битээ санаарай гээл нилээн ууралж гарна. Гэхдээ яг энэ Тима гэдэг нь одоо яг үнэн ч үү эсвэл худлаа яриад байгаа гэдэг нэг сайн мэдэхгүй юм байна тий. Бека ч өөрийгөө хуурсан гэдэг нь мэдээд бөөн тийлт. Маргааш өглөө нь Тима тэднийг сэрээгээд танаа Бекаг өлөгчин шүн зугтаагаад ах дээр очиод хэрвээ Бекагийн нэр энэ хэрэгт дурддагдах юм бол Тимагийн карьерийг нь будаа болгоно гэж зүрдүүлсэн байх ба. Одоо манай хэдий ганц хийх зүйл нь бол горхноос чимээгүй өвснөөс нам болж таг нуугдах болсон байдаг. Тимаш тэднийг туслангийнхаа байр руу хэсэг идэх хүнсийг нь базааж авч яваад энд нуугдуулахар болж байгаа. Уг нь Тима ямар ч хүнтэй холбогдож болохгүй уцаар ярин гэж бити мөрөдөрө гэж зөндөө хэлсэн ч гэсэн оройн муухай камераа дисэлгүй залгасан чинь гөнөх нь дахиж бити залга гэдэг уцаад асалж байгаа юм л та. Дахиж залгасан ч гэсэн авахгүй. Тэгэхээр нь одоо найз нь хичнээн явуулахгүй гэж ууралсан ч гэсэн одоо хот руу явна гэж зөрүүлсээр зүтгэсээр байгаад муухай маань хот руу яваад өгч байгаа юм л та. Камагийн гэрт нь явж очиод домофоноор Камилаг байгааг нь асуухад нь ээж нь цаг хэд болж байгаа мэдэж гинөө залуу минь гэдэг нэлээ нойрмог хэлэх ба Кама байхгүй гэдэг домофоноо тавьж байгаа. Мань хүн гэрийнхэн гадаа хүлээгээд сууж исэн чинь өнөөхөн нэг эрэгтэйгээр хөргүүлээд машинаас нь бууж үзэгдвэ гэж. Муухач уурлаад орт руу нь явж ороод чийчтэй банзал юм да гэж алгадаад авч байгаа юм л та. За тэгэл баахан зуралдаал эцэст нь уучлаарай би дэлхийг хүсээгүй маа гэж муухай хэлтэгч Кама түүнээс мултраад зүгтэх бол тэдний нэг оршин суугч нь цагдаа дуудсан байж таарад би одоо юу хийчихвэ гэлээ гутраа сууж исэн муухагийн сонорт цагдаагийн машины хонгонох чимээ сонсогдох нь тэрэ. Угсаагээд дэд харлуу гарч нуугтагч гэсэн эцэст нь ямар ч аргагүй болж одоо цагдааг жийж унгаад тэнэс гарч гүйсээр нэг гаражны дээвэр дээр нуугдаад одоо юутай цагдаагаас мултарч чадваа. Маргааш өглөө Тимагийн гэрт нь явж очсон. Тима байхгүй харин Амина байж таарна. Ядчихт манай муухай талтай юм уу хайшин хувцсыг нь үнэрлснээ албаар усанд орж байхад нь андуурч явж орчмоор. Гэтэ яг хувийн нэрийн дунд нэмитэмий болдоггүй л дээ. Мөхөж усанд орсныхаа дараа манай хоёрыг хизэнээс адилтай хар тамхи хэрглэж гисэн талаар нь асууж байхад нь Тимач орж ирээд чамаас болоод танаа хоёр найз их чинь цагдаа нар аваад явцсан байна. Чи тэнийг юм уу гэж бөөн ууралаад авч байгаа юм. Манай хүн мэдээж уцаар яснаас нь болоод ингээ бариад авчиж байгаа байхгүй юу?
Мөнхөж өнөөхөө харуудын хаягийг нь Тимагаас гуйгаад бичүүлж аваад бүү халаасалж аваад Тима түүнд тусалсанд баярлаа гээл талархлаа илэрхийлээд Тимагийн гэрээс яваад өгдөг. Явсаар хариг дээр нь очиод бас л эртний хүн байхгүй байхаар нэг гэрийнх нь гадаа хүлээж ягаад өнөөх хөнгөд арсныг гэрлүүг орох гэж байхыг нь олж хараад араас нь явж исэн чинь муухагийн дагдсан дунд нь пит идэлнийг аашаад авч байгаа байхгүй юу. Тэгсэн дэр нь өнөөх хар тамхичин итгээд байдаг. Тэгээд муухагийн чинь нэг нүдийг нь одоо сохлон инээ тэрэ гээл хамаг юмыг нь боогоод хүлцэн байж яах вэ? Үгүй эдчихт нь манай муухад өнөөх муухай юм тариад авнаа. Үгүй эдчихт нь атман хүн байна да яаж иж байгаад хүлээснээс мултраад баахан оцолдож байгаад нөгөө Баачкагийн үлдсэн ганц нүдийг нь тариагаар нам зоогоод зохлоо тавьчнаа. Яа энэ хэсэг ихтэй бүр амар тэр зураг авалт камерын шилжилт хөдөлгөөн бас л хэрцгий шүү. За тэгээ манайхын хар тамхины дээрээ орооцолцсон хүн хизээ санаа үзэхгүй шүү. За тэгээд үргэлж холуур яваарэ гэж хүсье. Орооцолдох юм бол тэгэл энэ хоёр нөхөр шиг харахны амьдралаар амьдрах нь байна шүү. Анхаарал хандуулсан явдал баярлалаа. Тэндээс гараад хэд алхаад л ухаан алдаад өгсөн муухай. Өглөө нэгэн гудамны ахын урамжинд сэрэх ба ах хүн нилээн ганцаардсан. Өглөө жаал ярьж хуйлтаа гэхтэн мань муухай. Баярлалаа ихтэй дүүн явлаа гэд. Тэндээс яваад дүрэмээ угааж аваад жаалжуул идэх юмтай буцаж ах дээр ирээд нэг ажил байна та орох уу гэснээр манай хоёр өнөөх харуудын гэрт нь очиод ахыг доодайлын хүн болж жүжиглүүлээ. Дээрээс ус алдаад чиний хаалгаа онгоолго гэж хотлаа. Аашуулаад онгоолгоход нэ буут тулгаж давхиж цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө биднийг анх удаа харж байгаа гэж хэлээрээ. Тэгэхгүй бол би пассвордыг чинь шатаан шуудар гэлээ. Ер нь бол гэрлүүгээ чи дахиад буцаж харж чадахгүй гэсэн санааг илэрхийлдэг. Өнөөхөн ч уйлаад хэлснээр нь хийн гэхэд нь муухай жоохон уужирсан бололтой. Хинж ингэж төгсхийг хүсээгүй шүү гээл жаахан ярилцаж авнаа. Мэдээж энэ залуугийн нөгөөх нь буюу одоо нөгөө дүүг нь манай Адил ахыг хамгаалах гээд буудсан байж таарсан байлээ л нөгөө нэг балгас дээр болсон тулаан дээр нь. Мартин маань хэлснээрээ муухайгийн хэл гэснийг хэлж Адил Даник хоёрыг сулалдаг бол хариуд нь Мартин бэлэн мөнгө авчирж өгөхийг хүссэн юм байна лээ. Тэгэл Бекагаас хэдэн төгрөг аваад муухай Мартин дээр мөнгөө бариад яваад очиж байгаа юм л та. Амсан гэсээр гадаад пассвордыг нь мөнгөтэй нөгөөд "Все удачи брат. Буюу одоо амжилт хүсье бороо" гэж салсан чинь Мартин араас нь бууга барьсаар нэг сонин алхаад явж байснаа болон тарихад нь буудаад тэндээс зогтож байгаа зурглалаар кино маань дуусдаг. Бас галзууч гихүү сонирхолтой эсвэл гонигтай ч хүү сонин төгсгөл байж таарлаа. Гэхдээ миний хүрэх гэсэн санаа юу вэ гэхээр одоо ямар ч юмд амархан итгээд өөр ингэсэн тарихгүй яваад иж болохгүй. Ямар ч зүйл тохиолдоход ямар ч төгсгөл байхыг бид хэлж мэдэхгүй учраас бүгдээрээ өөртөө л итгэж өөрөөсдийгөө бүтээгээрэй гэж хүсээд энэ удаагийн бичлэгээ төгсгөе. Тэгээд манайхан subscribe болон лайк дараагүй бол дараарай гэж хүсье. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.